Кампус нь олон улсын цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжаараа алдаршсан Тайвань технологийн их сургууль. Тайваны Тайнан хотод байрлах хувийн их сургууль бөгөөд бакалавр болон магистрийн хөтөлбөрүүдийн олон хувилбарыг санал болгодог. 同学来自于蒙古的同学，台南应用科技大学呢，它是我们采用申请制入学，不需要笔试，也不需要面试，只要通过书面的审查就可以了。那你第一年来，我们会提供25000元的奖学金。那接下来呢，我们同时会有每学期只要你表现得好，我们会有1万到5万的不等的奖励。在生活的方面呢，我们学校呢会优先提供给来自蒙古利亚的。 1964 онд эмэгтэйчүүдэд мэргэжлийн сургалт явуулах зорилгоор байгуулагдсан тус сургууль 1965 онд Тайнан хувийн гэрийн эдийн засгийн баг коллеж нэртэйгээр үүдээ нээжээ. Үүний дараа тус сургууль Тайнан эмэгтэйчүүдийн урлаг технологийн коллеж болжээ. 2007 онд Тайнан технологийн их сургууль болж анхны эрэгтэй оюутнуудаа төгсгсөн байна.